Хай, сайн байцгаана уу? Улаанбаатар аймгийн өсрийн үйлчлэлээс та бүхэндээ мэдчилж байна. За өнөөдөр би та бүхэнд Улаанбаатар аймгийн өсрийн үйлчлэл хэрхэн эхэлсэн тухайд авчхон түүхийг хуваалцахыг хүсэж байна. Тэгээ бид анх 2018 онд Монголын төлөө, ялангуяа Монголын ирээдүйн төлөө залбирч байх үед Бурхан сургаалт төгс 23:18 дээр маш тодорхойгоор ирээдүй гэж үнэхээр бий гэдэг энэ үгийг бидэнд хэлж өгсөн байна. Тэгээ тэр тусмаа тэр ирээдүйн хэн бэ гэхлээр яг өнөөгийн нийгэмд амьдарч байгаа өсвөр залуучууд бол Монголын ирээдүй юм а гэж хэлж өгсөн байна. Тийм учраас бид нар 2018 онд анх удаага өсвөрийн дагалдагч бэлтгэх сургалтыг одоо Монголд хийж эхлүүлсэн. Тэгээ бидний анх эхэлж явах үед 24 хүүхэд анх сурж байсан. Тэгээд 15 стафтаагаар жижигхэн цэцэрлэг дотор бид нар яг энэ үйлчлэгийг хийжсэн байна. 2018 онд эхэлжсэн өсвөрийн дагалдагч бэлтгэх сургалт маань энэ хүртэл нийт 6 удаа хот хөдөөгээд 200 гаруй христийн дагалдагчдыг бэлтгэсэн байна. Одоо Улаанбаатар аймгийн хувьд бол Монголын өсвөр залуучуудын төлөө нийтдээ 30 стафтай хамтдаа үйлчилж байна. Тэгээд яг энэ өсвөр залуучуудыг хэн хамгийн сайн ойлгох вэ гэвэл өсвөрчүүд өөрсдийгөө сайн болгоно. Тийм учраас ингээд ахуй насны хүмүүс өсвөрийн сэтгэл зүйд сайн ойлгож чаддаг. Тийм учраас бидний үйлчилж байгаа стафуудын ихэнх маань бас яг өсвөр насны хүүхдүүд байгаа. Тэгээд манай стафууд маань яг өөрийнхөө үеийн хүүхдүүдэд үлгэр дуурайл болж эзнийг таньж мэдүүлэх зорилготойгоор бас Христийн дагалдагч болсон өөрсдийнхөө сурж мэдсэн зүйлүүдийг бас өөрийнхөө үеийн хүүхдүүдэд хуваалцахаар бид нар бас хамтдаа үйлчилж байна. Тэгээд энэ жилийн хувьд болохоор эзэн биднэрт 21 аймагт өсвөрийн дагалдагч бэлтгэх сургалтыг хийгэрэй гэсэн шинэ гараа зорилгоо өгсөний хүрээнд бид нар аймаг болгонд хийхээр зорж байна. Тэгээд энэ жилийн хувьд Баянгор болоод Хөвсгөл аймагт бид нэр өсвөрийн дагалдагч бэлтгэх сургалтыг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа орсон байна. Мөн бид нар өсвөр залуучуудад зориулсан сургалт бас конференц зэргүүдийг зохион байгуулад үнэхээр Монголын ирээдүйн төлөө хамтдаа үйлчилж байна. Манай сургалтын хөтөлбөрт Христ сэтгэлийн үндэс суурь болсон зайлшгүй байх ёстой хичээлүүдийг яг өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сонирхолтой бөгөөд хөгжилтэй байдлаар өөрсдийнхөө амьдралаар үлгэрлэн харуулсан пастор ахлагч нар хичээлийг заан хүргэдэг байгаа. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдэд бид нар илгээх үед хүүхдүүд зөвхөн ээж аавын бурхан эцэг эхээсээ өвлөн авсан итгэл биш. Мөнхийн эснийг өөрийнхөө амьдрал эзэн бурхнаа болгон хүлээн авч хөгжлөн таньж мэдэж амьдралаараа амсаж мэдэрч байгааг нь харахад үнэхээр урамтай байдаг байна. Яг үндэ хүмүүс өсвөрийнхэн гэж бодохоор жоохон сул дорой юм хийж чадахгүй гэж боддог ч гэсэн эсэргээрээ өсвөрийнхэн болвол маш их нээлттэй, шинийг эрэлхийлэгч, тэдэнд итгэх үед маш олон зүйлүүдийг хийж чаддаг тийм хүмүүс юм а гэдгийг бурхан бидэнд ойлгуулж өгсөн байна. Тийм учраас Улаанбаатар аймд өсвөрийн үйлчлэл эхлээд бид нар яг энэ бурхны хүч дотор энэ үйлчлэл маш их өсөж байгааг олж харсан учраас бид нар өнөөдрийг хүртэл энэ үйлчлэлийг хийсээр байна. Бид цаашдаа энэхүү сургалтаа 2-3 дугаар шатны сургалт болгон орон нутгийн болон олон улсын илгээлтийг хослуулан өргөжүүлэхээр төлөвлөж байна. Хэрвээ та манай сургалтыг өөрийнхөө сүм чуулган, аймаг, орон нутгад авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Анхаарал тавьсан танд баярлалаа.